За сайн байцгаана уу та бүхэн өнөөдрийн мэнд хүргэе. Өнөөдрийнхөө дугаараар Daily Burn нэртэй дасгалын аппликейшнийг танилцуулах болно. За уг аппликейшн маань зах зээлд анх 2009 онд нэвтэрч ирсэн. Намайг анх 2011 оны сүүлчээр гэртээ хийж болох дасгалын аппликейшнүүд хайж эхлэхэд халидины зах зээл дээр байршсан, бас тогтсон ханшаа тогтоцсон явж исэн. За тэгээд тухайн үедээ бас төлбөр нь өндөрч байгаад ашиглаж чадаагүй лөө ямарч байсан сонирхож нэлээд үзэж хагаад ерөөс ашиглаагүй өнөдрөө хөрсөн. Тэгээд сүүл би нэг өөрөө яг дасгалын аппликейшн гардаж хийж явах явцдаа зах зээлд хэрэгүүлэгчд аппликейшнүүд ер нь ямар хөө аппликейшнүүд байна. Эднэрийнх нь одоо премиум үйлчилгээнүүдийг аваад тэгээд өөрөө гэр зураа хийж үзээд явж явах зур бас энэ аппликейшнаас авах. За бас тодорхой зарим хэрэглэгчдэд нийцэж болох зүйлүүд анзаарэгдсэн учраас өнөөдөр ингээд танилцуулж байгаа шүү. За Daily Burn аппликейшны маань үндсэн интерфейс нь энэ байна. За энэ маань бол та бүхэн харж байгаа илүү бичлэг суурьтай. Дийлэнх бичлэгүүд нь хамгийн багадаа 15 минутаас 1 цаг үргэлжилдэг. Дунджаар сүүлд бол ерөөсөө дандаа 30 минутын форматыг төлхөө барьдаг болсон юм байлээ. Тэгээд дийлэнх бичлэгүүд нь шинээр орж иж байгаа бичлэгүүд нь 30 минутын хугацаатай байгаа харагдсан. За тэгээд нэлээд одоо юу гэдгийг фитнес энтузиастуудад зориулаад олон төрлийн хөтөлбөрүүд харагдсан. Тэгээ багш нарын ч гэсэн тэрийгээ дагаад нэлээд төрөлжүүлсэн харагдсан. За одоо энэ дээрээс ярианыхаа гол юм ороход хамгийн таалагдсан хэсгүүдийн програм гэдэг хэсэг байгаа. За энэ хэсэг дээр нь яадаг вэ гэхээр хэрэглэгч зөвхөн одоо нөгөө нэг булчингаа хөгжүүлэхээс гадна 1 сарын хугацаантай ч юм уу тодорхой хугацаанд хөтөлбөр хамрагдах боломжтой. За Stronger for Longer гэдэг энэ хөтөлбөр рүү ингээ орох юм бол энд нь энэ хөтөлбөрийн танилцуулга кино шиг ингээ трейлерыг үзэж болно. За хэдүүлээ трейлерыг хараад үзье. За энэ мэтчлэн одоо 50-с дээш насны хүмүүст зориулсан юм дасгалын хөтөлбөр байх нь байна. За одоо энэ program schedule гэдэг рүү ингээ ороод үзэх юм бол за тухайн програмыг ямар хуваараар яаж хийвэл тохиромжтой вэ гэдгийг нь урьдаас нь гаргаад өгсөн. За энэ бол ингээ 4-7 хоног явах хөтөлбөр байна. За тэгэхээр хизээ боломжтой тэр үеэсээ шууд эхлүүлээд хийгээд явчихнаа гэсэн. За энэ дотор нь орсон бичлэгүүд нь ингээд орсон байгаа. За энэ бол бас яг энэ хөтөлбөрт зориулаад нэг студиод бичсэн юм дасгал байна. За тренер нь юм байна. За энд шаардлагатай төхөөрөмжүүд нь оруулсан байна. За энд нь бас мэдээллүүдийг оруулсан. За энэ мэтчлэн ийм бүрэн цогц одоо яг фитнес одоо хичээлж байгаа хүмүүсийнхаа сонирхол хэрэгцээ шаардлагад нийцсэн хөтөлбөрүүдийг маш ихээр одоо бэлдэж оруулсан байдаг юм билээ. За хэдүүлээ ингэж дахиад нэгийг сонирхоод үзье. За Upper Body Challenge гэдэг чинь. За энэ дээр бас нэг сонирхолтой юм. Энэ нөгөө аппликейшн маань өөрөө 2009 оноос хойш зах зээл дээр байгаа. Энэ хугацаанд бас өөрсдийн гэсэн маш олон одоо бичлэгүүдийг хийсэн учраас зарим бичлэгүүдээ ингээд яг тохирохоор нь сэдвийн дагуу ингээд оролцсон байт юм лээ. Тэгэхээр одоо бүгд нэг форматаар биш, зарим нь өөр хоорондоо ижилхэн
болж ажиллаж байгаа бол ингээд миний багц олгоод ингээд оруулсан байдгаа гэсэн. За тэгээ нөгөө талдаа бас нэг юм нөгөө багш нар нь өөрсдөө ингээд таныг хөтлөөд тэгээ дээрээс нь одоо гоё дуун дээр ингээд явж байгаа учраас нэлээд сонирхол татгууц байсан гэдэг юм лээ. За тэгэхээр хэдүүлээ энэний одоо яг нэг дасгалыг нь хэлүүлээд явъя. За энэ өнөөдөр миний бас хийжсэн дасгал Prince гэж залуугийн. За тэгээ энэ ингээд би өөрийнхөө утсыг mirror хийгээд компьютер дээр харуулж байгаа. За энэ дээр бас нэг анзаарах юм нь энэ дасгалыг хэрэг үүсгэх юм бол шууд ингээд AirPlay хийгээд зурагтаа хэрвээ Apple Home-д холбосон бол зурагтан дээрээ шууд ашиглах боломжтой гэсэн үг байгаа. За тэгээд бас нэг давуу тал нь өөрсдөө бичлэгүүдийг саяны download гэсэн дээр нь дараад одоо яг өөрийнхөө дуртай дасгалуудыг утсан дээрээ татаад авч боломжтой юм билээ. Тэгэхээр интернетгүй орчин ч гэсэн хийж болно гэсэн үг. За тэгэхээр програмууд нь бол ийм олон төрлийн програмууд байх нь байна. За энэ бол бүр нэлээд олон програмтай юм билээ. Ер нь бол ингээ харуулхад бол ерөөсөө тоосохгүй яг ийм байгаа. За програмууд нь юм байх нь байна. За MyDB гэдэг нь My Daily Burn гэдэг хэрэглэгчийн мэдээллийн хэсэг байна. За энэ нь бол та харж байгаа би одоо шинэ 24 оны 12 сарын 30-нд шинэ member хэлсэд энэ аппликейшнийг ингээд тест хийж үзэж байгаа. За нийтдээ 13 дасгал хийсэн байна. Энэ дасгалын аппликейшнтэй 150 минут өнгөрүүлсэн байна. За энэ нийтдээ бол 780 калори шатаасан багт. Энэ 7 хоногт бол 6 workout. Би одоо яг энэ нөгөө видеонд зориулаад яг боддоор ерөнхийдөө бүтэн 7 хоног хийгээд үзсэн байгаа. Тэгээ 66 минутын дасгалыг ашигласан байх шинэ. За энд нөгөө хадгалагдсан бичлэгүүд маань орох нь байна. Support хэсэг нь ингээд байх нь байна. За recently энэ ингээд дасгалуудыг ингээд дуусгасан гэдэг юм байна. За энэ Daily Burn 365 гэдэг байгаа. Энэ сая 23 оныг хүртэл дасгалын app маань өглөө болгоно 4-9 нөгөө 30 минутын ерөн дундаж форматтайгаар хэрэглэгчдэд зориулаад ийм өөрсдийн Нью-Йорк дахь заалнаасаа ийм лайв класс өглөө болгон 9 цагт хүргэдэг байсан юм билээ. Тэгээ энэ нь одоо хэрэглэгчдэд айгүй одоо өндөр үнэлэгдээд ингээд үгдийн өглөө болгон одоо сэрээд хийдэг нэг юм хамт олонтой. Тэгээд тэрэн дээрээ шууд ингээд комент бичээд ийм илүү гоё интерактив тийм нөхцөл байдлыг үүсгэдэг байсан билээ. Тэгээ саяхан компани маань өөрөө яг энэ дээр өөртөө ярилцсан шийдээд үргэлжлүүлэх хэрэг болсон. Магадгүй одоо явуулсан билээ. Тэг магадгүй одоо нийт хангалттай хэмжээний бичлэг одоо видео хийсэн гэж үзсэн юм уу? Эсвэл одоо зардал мөнгө нь өндөр байсан юм уу? Марч байсан энэ студиогийнхаа хичээлүүдийг бол 365 бол боловсон юм билээ. Гэхдээ бол тэрний ингээд бичлэгүүд нь бүгд халгалагдаад үлдсэн. За тэгээд ингээд өглөө болгон тань шинээр бичлэгүүдээс санал болгодгоо гэсэн. За утсан дээрээс бол одоо та өөртөө тохирсон хичээлийг сонгож үзье бол за би өглөө төвчлээ одоо нэг йога стретчинг хийдэг. Тэр 20 минутын workout гэдэг ингээ харахад нэг иймэрхүү байдлаар интеракт хийгээд явах нь байна. За тэгэхээр за йога гэхэд ингээд sun salutation, deep dive гэдэг классууд нь иймэрхүү байдлаар ингээ явах нэ.
За энэ аппликейшн маань бас нэг хэд нэмэлт функцтэй. Утсан дээр тэр харагдах нь. За easy. Шууд энийг ингээд автоматар орчоод байгаа юм байна. За эндээс heat гэх мэтлээ ингээд функцүүдээ сонгоод явж болно. За утсан дээрээс нэг юм байна. За тэгээ би үргэлжлүүлээ та бүхэнд яг энэ аппликейшн маань дийлэгдсэн дээрээс ямар харагдах вэ гэдгийг харуулъя. За энэ нэг өөрсдийнхөө бүртгэлээрээ орцсон байгаа. За энэ аппликейшн маань түрүү хэлсэн зурагт болоод утас тэгээд дийлэгдсэн дээр ч гэсэн ингээд ажиллах боломжтой байгаа. За тэгээд би одоо энэ дээр нөгөө утсан дээр байхгүй нэг юм нь болохоор workouts тэгээ programs гэдэг хоёр юм тусдан сегментлээд оруулсан. За workouts нь ингээ харах юм бол энэ нөгөө daily burn-ы одоо шилдэг өөрсдийн урдаа барих дасгалын ингээ дасгалуудыг бүгдөө ингээ видео хэлбэрээр Vimeo дээр оруулаад ингээд хадгалаад өндөр чанартайгаар ингээд байршуулсан байгаа. За энийгээ маш хялбараар одоо өөртөө фильтрдээд за yoga тэ за slow moderate slow за юм байна difficulty medium гэх мэтлэн иймэрхүү байдлаар за тэгээд ингээд сонгоч болж байна. За нөгөө талдаа би дөрөв утсан дээрээс нь үзүүлсэн энэ програм бас ингээд өөрийнхөө тохирсон програмыг эндээ сонгоод эхлүүлж болно. За програмууд нь бол одоо энэ schedule гэдэг дээр нь хуваар нь ингээд орцсон урдаас гаргаад өгсөн ерөнхийдөө бусад аппликейшнууд дээр бол байхгүй functionality байгаа. За миний одоо өөрийн хөгжүүлж байгаа дасгалын аппликейшн дээр би юу зориод байна гэхээр 150 минут эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн 150 минутыг орчуулсан тогтмол 7 хоногтой хийдэг бай. Тэгээд энэ дээр нь одоо workouts гэдэг хэсэгт нь ингээд зэсгүүдийг ингээд оруулсан. Эдээсээ шууд сонгоод одоо сонирхсан булчингуудаа төрлүүдээ ингээд хийгээд явах боломжтой. Progress-ийн нөгөө ингийн байдлаар ингээд шийтсэн. Ингээд яваа. За тэгэхээр одоо энэ дээр нөгөө календар хэсгийнх нь юу гэнэ илүү өрөмцөөр шийдэж өгсөн юм байна гэж харсан. За энэ програмыг одоо би энэ favorite буюу одоо таалагдсан гэдэг програмдаа хэрвээ оруулах юм бол намайг яг хийх гэж байна гэж үзээд өнөөдрийн өдрөөс эхлүүлээд энэ хуваарийг нь одоо хийзээ дуусах хүртэл хуваар нь шууд ингээд тэр өдрөөр нь зоогдоод авчих юм билээ. Тэгэхээр энэ favorite гэх юм бол одоо шууд өдрөнд тооцогдоод явчихна гэсэн үг. Тэгэхээр тэр нь бас нэлээд сонирхолтой санагдсан. Одоо жишээ нь ингээд өнөөдрийн өдрөөс эхлээд энэ хуваар нь одоо ингээд явна гэх юм бол за бас нэг юм за түрүүс нөгөө 365 энд байна. За өглөө болгоо ингээ ороод ирэхэд ямар ч байсан нэг шин дасгал энэ дээр ороод ирсэн. Одоо та бүхэн харж байгаа энэ 3 сарын 27, 28, 26 ингээд өдөр болгоо ингээ шин дасгалуудтай ингээ өглөө эхлүүлэх нь байна. За би энэ дасгалын аппликейшнээс нэг юм нэвтрүүлэх. За энэ дээр миний тэмдэглэлүүд байгаа. За энэ дээр бас нэг анзаарсан юм. За яг анх нөгөө зах зээлд анхдагчдын нэг энэ аппликейшн маань бол бүр хийжсэн. Тэгээд 11 онд намайг сүүлээр дасгалын ап ингээд хийж эхэлж хахад аль хэдийн зах зээл дээр хүчээ аваад ингээд видео хэлбэрээр буюу одоо бидний дагаж хийдэг Nike, Sworkit, Apple Fitness гэдэг юм дээр бусад төрлийн аппликейшнуудын анхдагч нь байх нь байна. За анх бол баг энэ My Fitness Pal-та эхэлжсэн
анхны дасгалын аппликейшнуудын нэг байх нь. Илүү immersive буюу нөгөө бичлэг дагаж хийхээр нөгөө дасгалд нөгөө багштайгаа илүү гоё харилцаа үүсгээд илүү гоё урамтай байдаг. Тэгэхээр хүнд хэцүү дасгалууд тэр дундаа одоо юм guided байдлаар явал илүү зүгээр санагдсан. За тэгээ 23 онд энэ Daily Burn 365 гэдэг ингээд олон зарлахгүйгээр шууд ингээд хаад жисэн юм байна. За өмнө бол нэг иймэрхүү фичер байсан байна. За ер нь бол байнгын сайжралтууд хийгдэл байгаа юм билээ. За энэ дээр бас нэг сонирхолтой хэллэг нь FitFam гэдэг нөгөө энэ хэллэг нь аюу таалагдсан. Тэгээ ямар нэгэн зар сурталчилгаа байхгүй. Тэгээ үнийн мэдээлэл нь бас нэлээд үнэтэй талд орно. Би одоо сарын $19,000 одоо багцыг та бүхэнд харуулж байна. Одоо энэ дээр $19 багц байгаа. Тэгэхдээ энийг нөгөө жилээр нь авах юм бол бүр доош хямдраад 7.49 эсвэл 12.99 гэсэн юм багц руу орж ирэх юм билээ. Тэгэхээр тэрийг бас сонирхож үзвэл зүгээр ах. Тэгээ ажлын өдрөөр өглөө бүр 9-өөс ингээд 365 хэсэг хөтөлбөрөөр шууд дамжуулагдана. Наа нь бол дараа нь групп дээр нээлтээрээ хийгээд явж болдог байсан айгуу санагдсан. Тэгэхээр нөгөө Facebook группээр бусд ингээд группүүд дээр линкэн тавигдаад тэгээ комент бичээд би эндээс орж ийн морч ингээд ингээд явдаг нь айгуу гоё байсан билээ. Тэгээд өөр аппликейшн Apple TV интеграцтай цөөн хэдэн юм дасгалын аппликейшнуудын нэг. Тэгэхээр бас яг энэ видео суртаа дасгалын аппликейшн их сонирхолтой хүмүүс байвал бас энэ аппликейшнийг сонирхож үзээрэй. Тэгээд энэ дээрээс харахтай хийж үзэх сонирхолтой функцүүд байх юм бол бас дуулгаарай. Тэрийг нь цаашлаад одоо энэ монголчуудад зориулж хөгжүүлж байгаа энэ дасгалын апп дээр оруулаад явахыг бодноо. За энэ дээр сүүлийн нэг зүйл болгоод харуулхад одоо энэ дээр бид нэр exercise library гэж хийж байгаа. Тэгэхээр одоо нөгөө яг энэ видео сүртэй дасгалын аппликейшнүүдийн төвшөнд харах өгөхгүй ч гэсэн дасгалынхаа функц дасгал нэг бүрээ энд нэг оруулаад нэг ойролцоогоос 900-аас 1300 дасгалууд эндээ оруулах юм бол энэ дасгалуудынхаа хэрэглэгч өөрөө ингээ хүссэн дасгалуудаа сонгоод оруулах боломжийг харуулж өгч байгаа. Иймэрхүү дасгалын аппликейшнүүд төр бол урдаас өгсөн дасгалууд нь байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ ямар ч байсан өнөөдөр та бүхэнд Daily Burn дасгалын аппликейшнийг танилцууллаа. Тэгээ санаа бодлоо комент хэсэгт үлдээгээрэй. За таны аялалд амжилт хүсье. Баярлалаа.